За, энэ болохоор бета хаус гэсэн тий. Ойлгомжтой юу халуусны газар. За өнөөдрөөс саунд хийлээрэл. Альчруудыг буцааж тавиарай л гэн ямар амар гацж байна. За би халуусны газрын цэвэрлэгч юм бэ. Цэвэрлэгч үүдний ресепшн юм бэ. Альчур түүх гэсэн тэгээд альчур нь саунд умаа тийм бэ. Үе. Усу тийм биш үү? Просто. Айгуу. Бэнүү? Удаа ирсэнгүй шүү нэ. Тий. Төгснөөсөө хойш гинэ. Өдөн сайн өгсөн. Чи дэжгүүс дэжгүй л гэн. Ямар ч юм би асрамжийн газар амьдардаг байсан. За тэгээд надаа одоо нөгөө ажлын санал тавьсан. Тэгээд нөгөө халуун усны газар ажиллана. Тэгээд халуун усны газрыг эзэмшдэг газар нь өөрсдийнхөө байранд амьдарч болно гэсэн гинэ. Тэгээд халуун усны газар болохоор юм орон нутагт хөдөө байдаг гэж. Тэгээд би тэнцэнэ одоо ажиллах гад ирж байгаа юм бэ. 202. What? Метр 80-та 23 настай энийг хэрвээ харах юм бол шууд цагдаад мэддэгдэр гэж. Хаа сармагчин дуурайд байна. Тэр дээр сармагчин суудсан байдаг ш. За нөгөө 23 наст чи энэ байна да. Мөн үү? Мөн тэ? Нөгөө манай халуун усны газар эзэн бэ те. Ланд л ордог нэ. Тавтаа морил ирсэн баярлаа. Энэ байшингийн замын эсрэг талд нөгөө халуун усны газар өгнө. Түрүүч 224-тэй гэлүүл гэн. Үгүй би одоо ч 23-тай. Залуун туслах гэж ирж байгаа. Айгуу гоё. Көрийн чинь түлхүүрлэг. Тэгээ бэлэн болохоор халуун усны газар ирээрээ л. Яах вэ? Энэ Чилас артын тоглоом гэхдээ арай жоохон боловсрангуй болцсон байх тий. Жоохон нэг тийм олих байгаад байсан штэ. Гэсэн чинь одоо болохоор нэг юм арай смут энтер болцсон л байгаад байна. Умсны мөр вэ нөхий хаана умсны мөр байгаа? Та нар харж гин үү? Энэ байшин уулан цэвэрхэн гэсэн. Гэхдээ энэ чинь умсны мөр вэ нэгцэн. Би олж хардгүй ш. Чалан дээр цагаарцсан. Тэрийг умсны мөр гэдэг юм. Огийн цэг нь хаана? Навшин үе. Ог хаях гэж явж байгаа сүм дээр хүрээд ирдэг ш. Энэ биш тий. Хогийн цэг олох гэж нэрээ. Гэртээ оржлох байл. Одоо шууд ажил руу явах юм баг та. Тийм шиг байна тий. Гэрлүүгөө оржлох байлцсан. Манай ажлын газар энэ юм уу? Тийм биш шүү. Чи ирсэн үү? Өнөөдрөөс эхлээд энэ халуун усны газар ажиллана. Юу хийж хэлээд өгөө. Ямар ч гэсэн эхлээ ресепшн лөө орж иргэнэ. За миний за урьдчилгааг дагаад хийхэд юм болох. Би өөрсдөө болж эхлэе. Эхлээд мөнгө аав. За юу хэрэгтэйгээ одоо хийлнэ нэ. Тэгээд хэрэгтэй одоо нөгөө юмнуудын энэ сагсанд хийх. Асуугаагүй юмнуудын битгий хийгээд гинэ. За юу хэрэгтэй? Body wash shampoo гинэ. Shampoo. Одоо халуун усны газар ажиллаулаад унлаа. Өмнө намайг кофе шопт ажиллуулсан. Одоо халуун усны газар ажиллаулаа. Амархан байгаа зү. Тэгээд үйлчлүүлэгчтэй мэдлэрээ. Тэгээд нөгөө халаалтын өрөөд юу хийхий чин зааж өгнөл энэ халаалт гэх юм бойлер хэрч одоо нөгөө ус буслагдаг өрөө. Бойлер дээр температурын ихсгий л. Би галын багсгаад нь шүү дээ. Буруу юм хийж. Хүлээ аваад хүлээ хийгээд дахиад хүлээ аваад хүлээ хийгээд. Айгуу. Одоо болоод би ингээд юунд болвол саунгийн газар бол ажиллаж чадхаар болчлоо.
Та нар дуун саав мав ажилтдаг хүн байвал намайг ажилдаа аваарэ. Би саавнгийн газар ажиллаад IRL стрим бас хиймээр л шүү дээ. За, өвгөнөө тэкиона оранж ирүүдэг. Хавхыг буулгах юм бол температур багасгах нь мод хийх юм бол температур ихсэх ойлгомжтой шүү дээ. Ингээ температурыг багасгах нь аваад мод хийх юм бол температур ихсэн. Тэгээ улбар шар дээр температураа тогтмол бариад. Укяксан но юусу. Turn away customers who don't follow the rules гэнэ. За дүрмийг мөрдөхгүй байгаа үйлчлүүлэгчдийг хөөж гарга, үйлчлүүлэгчдээ мэндэл, төлбөр тооцоогоо ав, хэрэгтэй юм хий, усныхаа температурыг тааруул, тэгээд байны өрөөг цэвэрлэл. Гинэ. Ойлгомжтой. За яаж цэвэрлэхин зааж. За эрэгтэйчүүдийн агуулгын өрөөх юм уу? Тим юм дотор нөгөө шотог мотог, хавхлаг махлах нь байгаа гинэ. Тэгээд тэрүүгээр усыг гоожуулаад баана зүлэг мүлгэх шүү дээ. За. Тэгээд нэг цэвэрлсэн баана ахиж цэвэрлэх шаардлагагүй л юм. Яжахт ямар хим ярьд юм бэ? За байж. Bad fee chart. Adults 500, хүүхдүүд 150, 7-оос доош насны хүүхдүүд үнгүй гинэ. За, дөрмийн уншээ. Согтуу хүн шивээстэй хүнд үйлчлэхгүй. 6 наснаас доош насны хүүхэд орж болохгүй. Усанд орж явахдаа усны хувцастай байж болохгүй. Сэлж болохгүй, гүүж болохгүй, унтаж болохгүй, зураг авч болохгүй. Тэгээд үсээ засах болон будаж болохгүй гэж. What? Саун дотор хүмүүс ус мүсээ яад юм уу? Усч мост юм уу? Body wash. Ихснэ? Бирэтгэн сахлын утга өгчөж байгаа. Тэгэхээр чи үсээ хосно үсттэй. Намайг фута гэдэг те юу байна та хөөрхнөө. Энэ газар чи сонин гэж боддгоо л гэн. Үсээ бодцсон байна. Үсээ бодсон орж болох лөө. Үсээ бодож болохгүй юм байна. Wait wipes гэж нотн селфи тэгэхээр яах гэж байгаа. Умаа. Чи шинээр ажилд орсон бол ямар нэг юм илээч. Тэ ресепшн дээр охтууд байх ер нь шалт юм шүү дээ. Эрэгтэй хүн ажиллах хэрэгтэй байсан юм. Энэ яг шивээстэй 10-аас те би чамаа нүцгэлхийг хармаар байна. Яг одоо хувцаа тайл. Шивээс байна уу? Шивээс алга. Тэ ямар амар судлаг аюу те. Битүү судсл гэдэг ш. Нэртэйгээр нь тоор үнсэлтэй ч хой. Энэ эрэхтэй миний бүксэнд хүчлээ шаач. Ваа юу болоод байна? Иймэрхүү хүмүүсээс болж те халуун усны газрын нэр хүнд ундагаа л гэж. Тэгээд ийм сонин хүмүүсийг чи хөөх ёстой л. Энэ дөрөв зөрчсөн үнийг хөөж гарга гэнэ. За юу сүртэй би бүксэнд нь жохоо л хүрсэн шүү дээ гинэ. Тэгээд яг үсээгүй гисэн ч ихсэн. Би жохоо л хүрсэн шүү дээ. Бараг сүртэй өмөртэй. Би өстө айгүй хөөрхөн хүн оллоо гэж уулан боцсон гинэ. Угаасаа те. Тийм бэ. Мууга асуудал нь юу юм бэ? Би харьлаа гинэ. За нэг гомоогоос олж нөгөөх нь бас яалаа гэж байна. Уснаас гарлаа гэж байна. Дараа дахин ирж үйлчлүүлээрээ. Вебний бүксэнд баг хүрээрээ. Хоёр имээ орж ирсэн. Айгүйгөө шампу гинэ. Манай имээ үсээ угаан ингэнэ. Дараагийн имээ хоёр ихэр юм уу? Имээ юу ирэхтэй body wash гинэ. Бие угаан ингэнэ. Чи айгуу гой залуу юм аа. Залуух юм аа л дээ. Чи шинээр ажилд орсон уу? Бидний энэ байнга ирдэг. Танилцах таатай байна. Чи яагаад мэдлэхгүй байгаа юм бэ? Би тэр дургу гişээ чинь. Тавтай адилхан хүн би харж ирснээр санаж ин хин би гişээ чинь. Хин нэгэн анх удаага л ингэж хэлж байгаа л юм. Тэгсэн чинь сүүлд ажиллаж исэн охинтой чи яг адилхан юм бэ гişээ чинь. Тэгээ сүүлд ажиллаж исэн охин хайцсан. Гэсэн чинь хараагүй удаж чинь олон жилийн өмнөөсөн. Тэгтээ чи үнэхээр адилхан харагдаж байна л гин. Тэгээ гинт алга болцсон гинэ. Сая нөгөө тоглоом эхлэхэд нэг багийн үхсэн штэ. Саунд ороод тэр л юм байна л та. За яв хувцас байл. Наад 90 сурвалжлуугаа залуучиж орж ирэх магадaltaй юм байна да тий. Тийм те. Нөгөө 23-тай шаго. Гит үснэсээс ажиллаш. Имээ. Та юу гэж байна? Яг одоо
Галчуураа холдоо. Яг одоо. Нөгөө 23-т мөн үү? Бэж та миний залуу. Арай биш вэ те? Өөх ямар болов юм бэ? За, бирэтик, биеийн бие угаагч, шампунь, тэгээ нойтон салфетик. 俺レイっていうんだ。 Намайг Рэй гэдэг ни чи хаана амьдардаг вэ л гэж. Ямар утгагүй асуулт үү те? Чи хаана амьдардаг вэ гэж байгаа шиг шууд. Би амар нөгөө ухаантай, гоц ухаантай гинэ тэгээ чи зам эсрэг талд амьдардаг үсттэй л гэн. Би танаад заримдаа жочилж болох уу шаачийн хүүе. Тэгээд усны температур бас бага байна гинэ. Манай нөгөө хоёр имээ ууралсан. Бойлер руу гүйж ороод усныхаа температурыг ихсгэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн усны температур дэндүү өндөр болсон байна. Эрэгтэйчүүдийн харин эсрэгээр бага байна. За одоо газарч за болсон. Юу ус асгарцсан бэ? Хоёр имээ ус асгачаа яваад өгч байгаа юм байна тий. Я босса. Замано арай минь тавтан мөрөл. Алчуур, шампунь, бие угаагч. Өнгөний авлаа. Анта. Чи залуу гэд битээс ихэд байгаа гэж. Юу буцаад авах уу? Орон нутагт бол чи нөгөө нийгмийн нийтийн сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй л гэн. Чи хаанаас ирсэн юм? Хариулж чадахгүй юу? Ямар гээ чи бүдүүлэг хүүхэд вэ? Яста яг манай Монгол нөгөө ананер шиг гусж дээ те. Би хотоос ирсэн. Би хотоос ирсэн. Би зовж гин гинэ. Чи илүү дээ бусдыг ингэж ойлгох ёстой шүү л гэж. Чи тэр заваа хүүхнийг яаж оруулж чадчихна? Тэр заваа хүүхэн хийн. Тэр заваа хүүхэнтэй би нэг агаараар ч амьсгалмааргүй байх гинэ. Манад чамаас өөр эмхтэн хүн байхгүй шүү дээ. Буцаад ах уу. Нааш өөр хийн. Алчуур шампунь гинэ. Яхоо. Хоолой молон ч гэсэн яасан өөр хийн. Бэж да. Ийм хуучин халуусны газар гоё халуухан залуучууд орж ирдгүү гинэ. Орж ирэн штэ хүүхэн минь. Хамгийн халуухнууд нь манад л биш штэ. Тэр одоо нэг хүнийг заяа нэг хүн л одоо ингээд миний ингээд тэ сэрлэг ингээд бараг хөдөлгөөл өдөөгөөд байна. Тэгтээ тэр хүн эмэгтэйчүүдийн хэсэгт орох хориотой үсттэй. Нөгөөд чинь эмэгтэйчүүдийн хэсэгт орсон юм биш штэ. Нөгөө сталкер чи эмэгтэйчүүдийн хэсэгт орсон байгаа мó. Алга болцсон гівгэнд. Хаана вэ? Байхгүй л байна да. Тийм хуцтай. Чи зүгээр бассейнд орох гэж алцганаад байгаарэ. Бассейн гинэ зүгээр жижигхэн баанд орох гэж нэг том юмд орох гэж байгаа юм шиг. Юу гэж байгаа. Гүлгийн хамаг юм асгаа ийцсэн. Шампунь гинэ. Шампунь. Чи залуух юм аа. Манай босс хийсэн шинэ охин мөн үү? Захирал яагаад чамайг ажилд авсныг ойлголоо л гин. Энэ хотынхан ч одоо бүгдөө аж донтой мó эсвэл мэдрэл муутай мó намайг харахаараа л бүгдөө л чи юм уу ч та залуух юм аа тий чи юм уу ч та халуух юм аа л солиороо. Хүүхдтэйг ирсэн. Үсээ хусна гинэ. Үсийг хусуулаад орхие. Юу яриад байгаа л. 7 наснаас доош насны хүүхэд эмэгтэйчүүдийн баанд одоо хамт орж болно үсттэй л гэн. Чи халуусны газар ажиллах гэж байгаа юм бол дүрмээ сайн мэдж аваарай л гэн. Тэгээд танаа хүүхэд 7-той юм уу 7-г юм уу? Ямар хэцүү юм бэ? Халуусны газар ажиллах яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Хараад хэцүү хүүхдийн би 7 настай үгүйгийн зайнаас хараад мэдэхгүй штэ. Бацаана чи хидтэй ернэ. Би ер нь аимшиг тоглоом тоглоод байгаа мó эсвэл симулятор тоглоод байгаа мó? Гэт бодоод ирсэн чи нөгөө том банд нь айц залуу болцсон. Чихнээс танаа хүүхдээ айцсан би. Хүүхд нь алга болцсон. Хүүхдээ хаяад яваад өгсөн. Хүүхд нь алга болцсон. Байхгүй. Манай захирал ирсэн байна. Өнөөдөр чи те жоохон бүтлгүүлсэн л. Маргаашнаас эхлээ аятайхан ажиллаарай чи. Цэвэрлэгээ хийлээ. Тэгээ дуусчаа чи усанд орж уулмаа. Баяртай зээл. Юуста нөгөө бацаач ийн вэ штт. Болгоочтойгоор дээ энэ халуусны газар сүнс байгаа гинэ. Ямар амар юм бэ? Үгүй ээж чи явчих штт гэсэн. Манай ээж үү гинэ. Надаа ээж байхгүй штт гэж.
Тэгээд чи новшоо хийж эмэгтэйчүүдийн хэсэг рүү орж усанд ороод байгаа юм байна нохоо минь ээ. Хотлоо далимдуулаад эмэгтэйчүүдийн банд ороод усанд орцсон байдаг ш. Үршүүгөрийгш энийг юм байна уу? Уучлаарай те халуусны газар хаацсан штэ гэж үгүй зэрвшээ. Би чи ажилдаг гэж. Энд чи хангалттай хувийн алга гинэ. Над руу нэг хувийн шидчихээч гинэ. Энэ нөгөө ихэнд үхдэг сүнс те хамгийн ихэнд алуулдаг. Тэгээ алуулчаад нөгөө яагаад сүнс нь орогдцоо. Баярлалаа. Бүрээ. За өнөөдрийн цэвэрлэгээ дууссан. Би дүүшинд орох хэрэгтэй байл. Биеийг угаагаад орхие. А юу ингэж бие угаагаад байгаа юм уу? Миний ард нүцгэн эрэхтэй хүн. Нөгөө залуу угаасаа гарч явуугаа алга болцсон шүү дээ. Ус харамгч явж идэг ш. Нөгөө сонин залуу ч орж ирснээ тэгээд алга болцсон шүү дээ. Тэр яг энэ дотор байгаад байгаа байхгүй. Нөгөө залуу өгцөн байгаа юм уу? Тийм биш шүү дээ. Яах эсэргүүцээд барахгүй чи нийлээ шатч та. Ажлын цаг баг болчих өчтөр юу хийсэн бэ гэж. Хүн өгцөн тэгээ баахан сарамгчин байхад боодгүй юм бах та. Айгүй юу те. Мэд кафе аггүй дэлгүр. Энэ одоо каник юм байш. Тэгснэ наваа буруу харсан чи зураг аваад байгаа юм уу? Тэгснэ гомон чипс бичээ энтрэл зардаг заяо. Тэнгүүтлээ энтэлтэй аркет дийчих шиг. Авшин болоод байгаа юм бэ? Би аим шиг тоглоог юм уу? За. Тэгснэ нөгөө өчигдрийн багийн болохоор үхээгүй зүгээр арх хэтрүүлээ ууцсан байх тий. Ийшээ орж ирдэг хүмүүс ер нь залуучууд айгүй хуудаг гинэ. Тэгээд тий залуучуудыг би бас болиосэй гэж боддог л гэсэн чинь үгүй айгүй сармагчин байсан шүү дээ. Сармагч нь уу? Хөдөө болоо сармагчин зөндөө шүү дээ. Энэ аваар сармагчин угаасаа их байдаг юм чи бити санаа зовоо. Өнөөдөр хэдүүлээ ханаа цэвэрлэнэ. Ханлууга бодцоод тэгээд араас нь цогцолтороо ажиллаа дуусчаад усанд орж болмаа. Батгашаалаа. Манай байнгын үйлчлэгч Кейчи гэдэг нөхөр ирнэ. Тэр манай миний айгүй сайн найз л юм. Нэг юм гончтой ирдэг ажил нөхөр байгаа л. Тэр нөхрийг айгүй аятайхан үйлчлээд оруулаарай л гэж заа яа. Би энэ дээрээс юу вэ хянчиж болд юм биш температураад эмгтээчтэй температур ихтцээ. Гүүгээрээ. Даасамруу. Би угаах шампунь салфетик бэритик. Анна. Чи айгүй удаан ажиллах юм аа л. Залуу гээд аятайхан ажиллаж чадна гэсэн үг биш юм байна. Ер нь жоохон хурдан бах хэрэгтэй шүү. Би чиний ажлыг чамаас илүү хийж чадна гэж бодохгүй байна уу? Ажилдаа битээ хаан гандаад. Би хараал ийцэн халуун усны ресепшн. Би зүгээр аюутан энэ миний цагийн ажил. Аятайхан хурдан үйлчлэгээ өсөж байгаа бол өөр халуун усны газар орж болно шүү дээ. Тэ хөөе. Ойлгож байна уу? Даа чи энэ хотод ганцхан халуун усны газар байгаа заяа тэр нь манайх. Бодиваш би угаагч шампунь бэрийдэг. Ожоочаа. Залуухан бүсгүй минь чи айгүй гоё биетэй юм аа. Гэхдээ чи дахиад жоохон жин хаячих юм бол их алдартай болж болох юм шиг маа. Хоол хийж чадах уу ч чадахгүй. Чи эмэгтэй байж хоол хийж чаддгүй гэж юу гэж. Бити гуц. Эмэгтэй байхаараа заавал хоол хийх хэрэгтэй хүн. Эмэгтэй хүн гэр орны ажил хүүхд асаргаандаа сайн төгс байх хэрэгтэй гинэ. Чи залуухан л байна. Гэтэ яах вэ? Тэ чи шалгуурыг давлаа гэж. Би чамайг өөрийнхөө эмэгтэй болгож болж ийл гэж.
Яа! Эмэгтэй хүнийг ингэж найрдаг бол тий. Үгүй би зөвшөөрөхгүй гэж. Аа тий чи чичимхий юм аа. Зүгээрээ. Өнөөдөртөө яг би зүгээр усанд орё л гэж. Энэ яач вэ? Ой, миний хөө зүгээр үү? Түрүүхэл намайг бавн миний хүүхэн болмол гэдсэн чи энэ яг сүнс арч штэ. Яалч явахгүй сүнс арц. Одоо хувцас орхиод нүцгэн гараа явчих. Өдөө. Зураг аваад унсан. Новшийнхын зураг аваад га зээл. Манай зураг авч явахгүй. Манай дотоод дүрм гэж юм байдгийн заяа. Би сүүлийн зураг аваад хэлж би гоцч авааш. Өө. Надаас хол би явлаа л гэж. Нотнс фитэг алчуур биеийн савн шампунь. Чам шиг жоох ох яахаар энд ажилтгийн л. Би энд ажиллая гэсэн чи намайг ажилд авахгүй л байсан. Чам шиг охин болвол те энэ газрын ажлын ачааллыг бол угаасаа даахчгүй. Би чамайг ажилласаа халагдтал 3 хоногийн хугацаа өгч юм. Гинэ. Манай эмгэн юу хийж байна? Ваа, юу вэ? Юу багт үсээ будаад байна штэ зайл. Зайл. Яг одоо манахаас зайл. Манах үсээ будаж болохгүй заяа. Чам шиг жоох охиноор би яахаар хөөгдөх хэвтэй. Тэгээ би юу хийсэн юм. Энэ ажил угаасаа чамд хэцүү л юм. Ингэж үсээ бодохгүй эмгэн минь хамаг алчуур малчуур бодог болгоод нөгөө дэлгүүрийн хүүхэн биш үү? Та нар сая хаарснаа. Манай дэлгүүрийн хүүхэнд сахлын хутга хэрэгтэй гинэ. Тэ? Би чамайг юугаа хусах гэж байгааг бол гадарлаж байгаа байхгүй юу те? Эма гэдэг гинэ. Цэврээ ариун шудраг гоо үзэсгэлэн би бол Эма гинэ. Ямар амар өөртөө ихтэй хүүхэн бэ. Алуусны газар орсноос их уутсан байна. Би айгүй догдолч гинэ. Би ч гэсэн догдолч. Араас ч орж чамайг хармаар байна те. Эма. Би жоохон сонирн биетэй юу? Нэг юм. Айгу сонирн биетэй юм те. Тэгээ алхаж болохоороо болгоно ингээд дамжигнаад. Эмма. На. Яа жагам юу ч байхгүй шүү дээ. Бару папсоо маш. Айгу. Вэ? Яаж ийш ороод ирв? Мэдлэл рүү орсон чи эмэгтэйчүүдийн өрөөнд ороод ирсэн. Арай бандаж шуулгаах гэж. Зайл. Яг одоо зайл. Би намхан те би хүүхэд шиг штэ гэд эмэгтэйчүүдийн хэсэг рүү 7 наснаас доош насны хүүхэд орж олно гэсэн аахгүй эрэгтэй хүүхэд ч байсан. Тэгсэн чинь би намхан би хүүхэд шиг штэ те яага орж болохгүй би бол хүүхэд л гин. Зайл. Яг одоо зайл. Намхан бэжиж бас дээр нь ганш донтой мөн ахаа. Энэ нөгөө тавиг татчихсан залуу биш шүү дээ. Манай сталкер тэ мөн боогохгүй. 23 настай Торо Марухиса мөн боогохгүй Торо Марухиса. Бодлоо намайг ажааш шагаад зэвүүнгаар гэснэ амар удаан юм тэ загварлаг алхаж малхаа. Худлаа бас хажуугаар намайг ризлэх гэж. Нөгөө хин байнга үйлчлүүлэгч. Чи шинэ ажилч нүг наа Кейчи гэдэг тайлцгаа таатай байл. Ёо. Них ястай юу шүү. Битүү шивэстэй байдагс. Би шивэстэй хүн оруулах ёсгүй үсттэй. Миний нурууг угаадаг. Үгүй гэсэн чи яасан юм хилээд ийн үү чи. Дахиад хилдэг гинэ. Энэ якусаа л байл та. Манайхаас яг одоо зайл. Тэгснэ би нурууг нь угааж өгнө. Дууссан уу? Юм асуу. Там шиг залуухан эмхтэн яагаад ийм газар ажиллаж байгаа юм бэ? Надаа хараад ийцэн мөнгө хэрэгтэй байна. Мөнгө хэрэгтэй болохоор би ажил хийж байгаа. Мөнгө хэрэггүйсэн бол угаасаа хинч ажил хийхгүй штэ. Ойлгомжтой штэ. Ямар тэнэг юм асуугаад байгаа юм бэ? Энэ халуусны газрын эзэн одоо нөгөө яг эзэмшигч нь манай энэ Якузагийн компаниг гинэ. Тэгээд энэ өвгөн болохоор энэний нөгөө тушаалыг биелүүлдэг л гарын доорх хүн юм байна л да. Тэгээд нөгөө чамайг ажилуулахыг зөвшөөрсөн хүн нь бол би штэ. Тэгээд би чамтай уулзчаад бодлоо өөрчлөлөө. Тэгээд чи
Манай компанид ажиллавал ямар вэ? Гинэ. Чам шиг сайхан эмэгтэйг бол би айгүй гоё ингээд харж ханд нь халамжлан гинэ. Үгүй гэсэн чинь яасан гинэ? Миний саналыг хүлээж авахгүй гинэ. Чи ч өстө төмсгтэй хүүхэн юм а гинэ. Хэрвээ би хүсэх юм бол чамайг би үр дээрээ суулгаж чадна шүү. Чи ер нь ойлгож гинөө л гин. За манай Якуза агаш намайг хүчнтхэн дээ. Оо! Айгуу. Манай Якузаага сүнсэнд яцсан, дайруулсан. Сүнсэнд дайруулаа хамарнаас нь цус гарсан. Дараа дахин ирж үйлчлүүлээрэй баярлаа. Одоо манайхаас за манай Якузаага будаа болсон тий сүмстэй дайралтай нөгөө нэг сүмсэнд ингэж яахыг ч нөгөө дайрлах дүртэн идэв штэ. Дайрлах дүртсэн баларсан. Манай үг ирсэн. Чи өнөөдөр алдаа гаргасан. Яг хөө тэгтээ өнөөдөр яг хөө бас те арай дээр байсан. Маргааш бүх сайн ажиллаарай. Чи хийсэн үү? Сони юм ажилласан уу гэн. За тэгээ цэвэрлэгээ гэртээ харигнэ. Окей. Өнөөдөр чи би хаана угаана гэсэн шүү дээ. Хаана угаая? You зурх дуурайд байгаа юм. There is smoke coming from boiler room гинэ. Boiler room дотор тийм хүн биш шүү дээ. За сүнсэнд дайруулахандаа хэдүүлээ. Сүнстэй учирсан. Уг нь би байвал яах вэ? Ваа чираараа саарсан үгээд ташаагаар нь хүн тэрсэн байсан. Гэснээр надад зүйлт өгсөн байдаг ш. Баярлаа. Ямар сайхан сэтгэлтэй сүнс вэ? Энд юу болсон бэ гэх юм уу? Та гараад байна. Би яслах юм. Янзлж байгаа хоорондоо усанд орчих. Тэгээ гэртээ хайрлах юм. Одоо тэгээ бие угаахаар нөгөө ардуур нөгөөх нь яваад уннаа. Ард нэг эмхтэй байгаа байхгүй юу? Бие угаахаар уучлаарай ч юм уу те өршөөгөөрэй гэд нөгөө нэг хүн дууддээ штэ хүн байна уу ч юм уу те араас дуудаад байгаа байхгүй. Оо чихэн дээр ирцэн байдаг ш. Гэхдээ үнэхээр гандан буухгүй хүүх юм а те. Би лав ингээл ажиллаж байгаа л яг зүгээр сүнс байдгаа зүгээр ис үсэг харах юм бол тэгэл гараагүй ч. Яг ингээл ажилдаа орох гол ингээл иржсэн чинь хаяг нь те саав ингээ битцсэн байгаа ш. Ис үсэг байгаа ш. Дөнгөт би гарааг өвччих. Ис үсгтэй юм чинь хаашаа. Өршөөгөөрэй хин нэгэн байна уу нэ? Өчтөрийн хүн байна те. Тэгээ би чи ажилдаг байхгүй юу? Эзэн галуу нааша шидэд өгөөч. Шидяа шитмаа. Тэгэд буцаага шидэш. Энийг аваач. Өршөөгөөрэй хин нэгэн байна уу? Би энд ажилдаг байхгүй юу? Эрзэнэн галуу шидэечгүй дахиад давтааш. Айгүй. Дахиад гараад ирсэн. Бойл тэгвэл. Үе яах гадах уу? Би шидэхэ болчул яах уу? Нөгөө галуу нь одоо надаас цухтаагаш. Тахан багаарай. Ста юу вэ? Дээрээс. Хан хин. Усан дотроос гарч ирж байна. Окей, чич төмсгтэй залуу юм аа. Бишээ бүсгүй юм аа. Би ямаргүй байна те. Би энэ ажлыг өстөж өглөө жишрэх ёсгүй юм л. Алгуу. Захирал ирсэн байна. Кино ва ёг нэмүрэтаг. Яа чинь те сайхан амарсан уу? Сайхан амархгүй байна. Тэ өчтөр аимшигтэй юм болсон. Болт юм аа. Яасан чи сүнс харсан. Хөдөө юм чи хөдөө бол ер нь ингэ сүнс харагддгийг л гин. Чи нөгөө хараал мараал гэж байгаа бол ажилдаа очихоос өмнө ойрхон байдаг одоо нөгөө шрайн гэдэг шин юм залбирдаг тийм газар. Тэнд байгаа лам чамд тусалж байгаа. Яа. あなたが
大家の чи халуусны газрын шинэ ажилчин нь. マイナこんな村によく来ましたね。 Тосгон сайн. Өмнө уулзж илүүл. Уулзж байгаагүй. Чамд тусламж хэрэгтэй юу гэн. Хэрэгтэй. Халуусны газар おかしい。 сонь сони юм болоод. Тийм үү те. Би чиний юу ярьж байгааг бол мэдчихэйнаа л. Чамаг ингээд тойроод юм муу санаа. Хорон санаа мэдрэгдэж байна гинэ. Хорон санаа гэж тоо ийвэлхээр юу юм. Чөтгөрлөг авраа мэдрэгдэж байна гинэ. Чамаг тосгонд ирснээс хойш одоо энэ нөгөө муу авраа ингээ улам ихсээд байна гинэ. 神々の祝福。 Ямар ч нэг юм бурхны хүчээр би чамааг ингээд адилсалж байна. Тэгээд энэ хамгаалтыг бидээ байнга байлгаарай гинэ. Баярлалаа. Ямар сайхан юм бэ. Тэ. Би өстой ингээд амар гоё юм гэгэрэлт хүрсэн юм шиг надад мэдрэгдэж байна. Би сүнснээ сайхан болчлоо. За, чи ажилтгуулах засварчин гинэ. 100 янзл гэж наваа дуудсан би засаа дуусчлаа. Энэ газар өстой би дахиж ирмээргүй байна. 100 зүг зүгээр намайг дахиж хизээч битий дуудаарай гэж байна. Айгүй сүнс харсаа. Ойлгомжтой. Манай сталкер. 23 настай, метр 80 өндөртэй нэр нь хин блээ дээ. Таро Марухиса би чамаа таниалаа. Одоо дахиад нөгөө алхалтай хийгээш. Чи ямар нэг мэдгүй хөшөөж нэ? Энэ нөгөө өмнөх ажиллаж исэн хүүхнийг хайгаад байгаа юм биш үү тэгснэ? Тэрийг би энэ тосгонд байгаа гэдгийг мэдэж гин гэж байна. Тэгээ миний хэлэх хариулт болохоор би чамайг өмнө харсан юмсыг санагдаж байна. Эсвэл чи тэр пост дээр байгаа хүн мөн бидтэй гэж байгаа байхгүй юу? Чи пост дээр байгаа хүн мөн бохгүй юу? Чи тэр пострыг хараа юу? Би юу ч хийгээгүй. Надаа итэг гэнэ. Тэгээд тосгонд намайг одоо нөгөө жоохон ингэж жоохон дургу мургуч юм дэ тийм хүн импостеруудыг тавьчихсан гинэ. Би ч ерөөсөө муу юм хийгээгүй амлаж гин гинэ. Тэгээд манай охин дүүгийн тухай ямар нэгэн мэдх юм бол надад хэлээрэй гэж байна. Тэр нөгөө нэг алга болцсон гээд байгаа өмнөх нөгөө ажилчин хүүхэн гээд байгаа чинь энэний дүү юм шүү. Тийм болоо явчлаа шүү. Манай хүн чинь гүчин хийдэг нөгөө сталкер биш болоо явчлаа шүү. Миний хүүхээ чамд юу тохиолдох нь энэ вэ? Нойтон салфетик. Нойтон салфетикнаас гадна чамд заа юу? Нойтон салфетик, витамин D, витамин C, гоо сайхны хагалгаа. Нилээ их юм эрэхтэй байна да миний хүүхээ. Өтгөр гой нэг шаналл уур хилэн энд дэвдоф байтгаус гинэ халуусны газрын гүнд байгаа гинэ. Ямар амар сүнслэг хүүхэн бэ? Нэгтгэхийн өглөө би шааж байна. Энэ хараа. Бас сүнс харц юм уу? Жирүүсэн болоо шаасгүй. Яаж жирүүсэн болчихв? Төрөө шаасан. Вау! Юу вэ? Доророо өстэй. It's all his fault гэн энэ бүхэн тэрний буруу л гэн. Тэр намайг яагаад ингэж байгаа л гэн. Ойрхон байлаа л гэн. Ихтэй халуусны газар ажиллах үнэхээр зугаатай маа тий. Амар адал явдалтай. Тэрөөсөө фильм штэ. Гаргасантай хамаагүй. Ойлгомжтой. Өнөөдөр бол банд орохгүй саунд орно гинэ. За саунд орё доо. Одоо сүнсэндээ хариулна штэ. Ямар ядаргаатай юм бэ? Барайд авсан. Тэгэн шүү. Тарих толгой чи эргээд ингээ хийм юм харж байгаа заа юу. Юу хийгээд ах вэ? Юу хийгээд ах вэ? Охин хайгаад унсан уу? Яг тэгж байна. За тэр сүнс болвол хүүхэд юм байна. Тэгсэн бэ. What the guy?
Яа, толгой өвдсөн. Чи жохоо чирцсэн чинь толгой өвдсөн. 気がついたかい Аа зүгээр бол биш үү. Чамаг өвчлээ л гэж бодсон. 今死なれたら困る本当 Хэцүү に бол хэцүү Има байх жаа. байсан. Чи одоохондоо өвч болохгүй шүү гэж. Одоохондоо гинэ. Тэгэхээр ямар ч хэлсэн өвч болох юм шиг あ байна. いや Аа バイトが үгүй いなくなる Үгүй би нөгөө тийм манай ажилчин өвчих юм бол хэцүү гэдэг утгаар л хэлсэн гинэ. Ястаа сайхан бодлоо ярьж байна да. Намаа ухаалтахын өмнө юу болсныг харсан бидтэй эсвэл энэ халуусны газар аюултай энэ хараагдсан гинэ. 変なことを言わない Тийм で сони くれよ хэлээ дээ. お願 Намаа い юу だか туулж ら мэдчихэ もう те. 少し頑 Дахиад жоохон хичээгээд ажиллаарай л. Цаавны сүнсэнд өргөлөөрэй шахах. Харин яг тих гээд байна. Тих гээд шүү. Надаар өргөлөөрч хийх гээд ш. Би энэ ажлыг дөнгөж ихэлсэн те. Гэхдээ би дахиад үргэлжлүүлж чадахгүй юм шиг байна. Би ажлаасаа гармаар байна гинэ. Хаалга балбаад ихэлсэн. Би тэр үгэнтэй дахиад юм ярмааргүй байл. Ярихаас өөр яах вэ одоо бол. マイナさん Оо нөгөө лам бэ. Лам дээ. Чи гэртээ байна уу? Сайхан боллоо. とても Хэлшин 重 байна. 要な Айгуу чухал юм. 今からミラがあ Гол る рүүрэнд хаалга байгаа くれ тэрүүгээр ぐれ ороорой. も大家に見つからない Тэгээ よ нөгөө өвгөнд бити харагдараа гинэ. Орж явах та. За яахан дээ. Дамтаа нийлж байгаа нөгөө сүнстэй алцхан дээ одоо. Exorcism хийх юм биш үү? What the нөгөө өвгөн биш үү? Гүлгий баригдцсан. Тэгэхээр яах ёстой? Тэгэхээр би өвгөнтэй тааралдахгүй тулд эмэгтэйчүүдийн өрөөгөөр орно гэсэн чи эмэгтэйчүүдийн өрөөг таглаа тавьчихсан байна. Тэгэхээр яах вэ? Онхон дээр дараад ихснээ дуу асаагаад дахиад баригдсан. Түлхүүрийг аваад 201 төр өрөөний түлхүүр. Би гэрийнхэн түлхүүрийг авцсан. За би энэ охиныг нэг ажилд авахар шийдсэн залуухан хөөхөн л гин айгу олон хүн оруулж ирнэ л гин энэ охин айгу тийм хүчтэй ажилтдаг л гин намааг ингээ найрах гэдэг юм шиг хараад идэг л гин. Йоко гэдээс нөгөө охин биш нөгөө ухдаг алга болдог. Тэр охин юм бэ. Тэгээ за намааг ингээ ямар ч гэсэн найрах гэдэг ингээ оролдоод энэ надаа ингээ талтай байна мэн гэж ийснэ. Йоког халуусны газрын одоо нөгөө подуул руу авч орё л гин. Тэгээ халуусны газрын нөгөө подуул руу аваад орцсон. Тэгээ тэрнээс их удлаа 91 шалгах хэрэгтэй байх л гин. What the fuck Йоко ухцсан байна л гин. Тэгээ Йоко жирэмсэн байсан юм шиг байна. Аав нь хэн бэж болох уу л гин. Тэгээд халуусны газар ингээ хүмүүс орилоод байгааг хараад байна. Бишээ сонсогдоод байна л гин. Намайг хар сүнс хөөсөн л гин. За ямар ч манай өвгөн болвол алдсан юм байна. Өвгөө алдсан байна. Ойлгомжтой болсон. За подуулын хаалга нь хаана байгаа юм. What the fuck бүр энэ юм нууц юм байгаа юм. Тийм биш те. Тэгтээ заавал тэр охиныг ингэж подуул руу авч орж бавдаг нь яад юм бол гэртээ бавж болохгүйсэн юм бах та тий. Зүгээр яа хүчрхийлдэг байсан юм биш тий чи подуул руу оруулаад гинжилж минжилснэ. Oh my god. Тэгээд хүчнэлж жагаад галаа ирцэл юм байна л да. Энийг хэрэгэлдэг байсан юм болов. Хаач. За энэ нөхцөлд ч гэсэн миний гидсэн дотор амьд байсан л хүүхдийн тухай ярьж байна тий. Би чамайг юу ч бас өхүүлэхгүй би чамайг хамгаалах болно л гэн. Тэгээд тэдний хүснээр байлахгүй л гэн. Хүчндээд тэгээ жирэмсэн болоод өгцөн л юм байна л да. Хаалга дуурсан хүн ирж гин. Лам уу? Лам орсон. Чи ирсэн үг нэ. 大家が一人の女性 Олон жилийн өмнө энэ нөгөө өвгөн эмэгтэй хүн ижээнгээ хордог байсан この гэн. 近さした Тэгээ нөгөө эмэгтэйдээ болохоор ингээд юм одоо нөгөө эзэрхийлэх гэх юм уу. Тийм л юм бэ. Тэгээд ижээнгээ хорсон л гэн. Тэгээд эмэгтэй жирэмсэн байсан л гэн. Өвгөн болохоор тэр тухай мэдээгүй л гэн. Тэгээд ихэр хүүхэд төрүүлсэн гинэ. Тэгээд дааж төрөлтийн нөгөө хүндрэлээс болоо цусаалтаад өгцөн гин. Тэгээд өнгөж 24-тэй байсан л гэн. Тэгээ юу болсныг мэдээд нөгөө өвгөн айгаад лавтаа холбогдсон л гэн. Тэгээ хоёр ихэр хүүхэдт нь би нэгэнд нь тоороо нөгөөдөгт нь Ирина гэдэг нэр өгөөд асрамжийн газар өгсөн гинэ. Ирина нь би штэ. Манай ээжи сүнс юм бэ штэ.
Яко гэдэг нэртэй хүүхдээс Якогийн хүүхд буцаад энэ тосгонд ирсэн гинэ. Алашс. Тэгээ бэж да. Ийм бэж болохгүй гэснээр чи их том болжээ ирийнэ гинэ. Чамааг ажиллаж байгааг чи би хараад анзаарсан тий. あなた Танай ийц чи одоо нөгөө энэ газар ингэ шүүгэлцэн л. 夢の Ваа, тийм амар. Одоо энэ нөгөө хараал байгаа штэ. Энэ хараалыг яаж хариулах вэ гэсэн чинь хүүхэд нь ээжийнхаа насан дээр ирэхээр хүүхдийн одоо ингэ шатааж дахил өргөөд тэгж одоо хараалыг хариулдаг гинэ. Тэгээ өвгний төлөлгөө болохоор одоо намайг 24 хүрэхээр алах гэж байгаа юм бэ. Тэгээ танай ахыг бас こ дуудсан. のことになって Юу болсон мэдчихэж байгаа л. 犠牲に Гэтэ чи зүгтах хэвээр нөгөө өвгөн чамаг болохоос өмнө чи зүгтах хэвээр л. Option вэ? Ёс. Айс донт нь ах юм шүү. Харин тийм ээ. Айс донт нь манай ах байж. Йоко болохоор манай ээж байж. Энэ өвгөн болохоор манай аав байж тий. 1 минут 30 секунд гэж what the fuck. Минут 30 секунд би яах юм энэ юу вэ? Угаах юм уу за? Сүнс нь баригдчаад хүртэл цэвэрлэгээ хийгээд унлаа. Ямар их үлийн үр вэ? Зүгээр те ингээ бүх юм оронгороо ирэхсэн сүнс гараад ирсэн. Би ингээд амт тэмцээ зүхтаах гэж байгаа юм шиг тэгснээр шууд учиргүй шал угаагаш байгаа. За цаг дуус. Одоо яах вэ? Аюу дахиад цаг явааш. Одоо хаана угаагаш? Энэ тоглоомонд тэгтээ чихнээсээ өөр нэр өгөхөр юм дөө. Аимшиг тоглоом биш. Зүгээр клиник симулятор те. Нэг жохон сүнстэй. Яа нэг харагддаг сүнстэй. Бусдаар бол зүгээр клиник симулятор гэдэг. Яа тэгтээ ямар стресстэй цэвэрлэгээ хийлгдэг тоглоом бэ энэ. Үнэхээр би бүр цэвэрлэгээ хийхээс одоо бол яг үнэхээр залхаж эхэлж байна. Зүгээр сүнс гараад ирсэн чинь шал угаагаал, тойл угаагаал, ган арчаад, баан угаагаал. Шоо төгсгөлийн үзчихё. За цэвэрлэгээ хийгээд ингээд дууссан. Тэгээд бааннаас гарч ийн. Ингэж ажил хийж явахаар би хороогоод үг. Тэгснэ Яког ороод ирдэг шээ. Ястагай. Яка. Ингээ гадаагаараа сүнсэнд баригдаад. Run away to the apartment гэнэ. За өөр төгсгөлтэй юм байна. Саяны төгсгөл бол яг гадаагаараа ингээ баригдах байсан юм байна. Тэгээ ерөөхдөө үхээд дуусгаж. Энэ болохоор шууд өвгнөөс зүхтдэг юм гэсэн өвгнөөс шууд зүхтсаа. Энд ихтэй амар хот тоглоом байна тий. Би ингээд шал хэрэггүй. Ангар их цаг үрээд зүгээр баахан цэвэрлэгээ хийж ийснэ. Төгсгөл мөсгөл нь амар мяач баг шээ. Одоо надад дахил өгч байгаа юм. Оо намайг 100-нд хийгээ шатаагааш нэг юм. Би энэ бүгд төгс. From the underground.